Сайн байцгаана уу? Матриксийн тухай цуврал бичлэгийн маань 2 дахь дугаар ингээд эхэлж байна. Би өнөөдөр N-гшил ба матрикс хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ гэдгийг тайлбарлах болно. Яагаад гэвэл N-гшил гэдэг чинь яг одоо бидний амьдралын хамгийн чухал хэсэг байж байгаа байхгүй бидний хэн бэ гэдгийг тодорхойлж идэг зүйл бол бидний одоо даалт ухамсартах одоо ямар төрлийн N-гшилтэй вэ гэдгээс шалтгаалж идэг. Харин матрикс гэдэг бол бидний одоо амьдралыг гаднаас нь удирдах хязгаарлаж байдаг тэр зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо холбоотой. Яагаад гэдгийг би одоо тайлбарлая. N-гшил гэж юу вэ гэхээр бид нар ингээд хүн болгон яг адилхан зүйлийг хүсдэг. Дэлхийд дээр хүн болгон аз жаргалтай, амар амгалан тэгээд хайрлагдаж болон бусдыг ингээ хайртай хүмүүсээ хайрлаж, хайртай хүмүүсээрээ хайрлуулж амьдрахыг хүсдэг. Бас ингээд хайртай хүмүүстэй хүссэн бүхнийг ингээд авч өгөх тийм одоо элбэг хангалуун мөнгөтэй амьдралыг хүсдэг. Хүн болгон яг адилхан зүйлийг хүсдэг. Гэхдээ тэр зүйлийг олж авах арга зам нь тэр зүйлийг юунаас мэдэрх үү? Тэр аз жаргалыг юунаас мэдэрх үү гэдэг нь ингээд маш олон янзын зүйл байдаг тий. Зарим хүн ингээ амттай юм идчих байхдаа үнэхээр аз жаргалтай болдог бол зарим хүн ингээ амттай юм идэхээр ингээд бялуураад дургу байдаг тий. Яг тэр шиг ингээ хүн болгонд хайр аз жаргалыг мэдрэх хязгааргүй олон боломж байгаа. Тэр нь харин юунаас шалтгаалдаг вэ гэхээр бид нар ямар төрлийн N-гшилтэй вэ гэдгээс шалтгаалдаг. N-гшил гэж яг юу юм бэ гэхээр бид нар ингээд бага байхасаа бүр ингээ хүүхэд байхасаа бид нар ингээ юу ч мэдэхгүй төрж байгаа шүү дээ тий. Тэгмээд бидний эцэг их биднийг асран хамгаалж байгаа хүмүүс бид нар багш одоо зурагтаар үзсэн хүүхэлтэй номноос уншсан зүйлсээсээ бид нар юуг сурч авдаг вэ гэхээр за би яавал хайрлагдах юм? Яавал хайрлагдахгүй юм бэ? Би яавал хүмүүс надад дуртай байх юм? Яавал хүмүүс надад дургүй байх юм бэ? Яавал би ингээд бусад хүн надтай хамт байхыг хүсэх юм? Яавал би ганцаардаж хоцрох юм бэ гэдгийг тэдгээр зүйлсүүдээс сурж авч байгаа байхгүй юу? Аав ээж юуг хүлээн зөвшөөрöd байна? Би юу хийвэл аав ээжтэй хүлээн зөвшөөрөгдөж чадах юм бэ? Би юуг хийвэл тэр хүмүүс намайг хайрлах юм бэ? Харин юу хийчвэл тэр хүмүүс намайг хайрлахгүй, надад дургуутсаж, намайг үзэн ядаж намайг ганцаардуулж орхих юм бэ гэдгийг сурж авдаг байхгүй юу? Тэр зүйлийг N-гшил гэдэг байгаа. Тэгээ бид нар ингээд хэдий өөрөө хүн болгон ингээд цаанаасаа байглаасаа юм өөр төрлийн одоо юм сэтгэл зүйн төлөв байдалтай юм өгөгдөлтөд төрдөг гэдгийг ертөнцид ингээд тогтооцсон. Өөрийн зан төлөвтэй төрдөг. Зарим хүн ингээд угаасаа юмд ингээд имзэг амархан ууралдаг ингээд төрөлхийн тийм зүйлүүд байд юм байна гэдэг ертөнцид тогтоочихсон. Зарим хүмүүс болохоор ингээд төрөлхийн одоо тайван одоо юу гэж байдаг ш темперамент гэж байдаг ш тэ сангвиник, холерик, молерик гэдэг шиг тэ нөгөө MBTI гэд бас байдаг штэ. Тэдгээр зүйлсүүд бол юм төрөлхийн юм байд юм байна. Одоо яг нэг астролог гэдэг шиг, яг нэг вектор гэдэг шиг юм төрөлхийн өгөгдөл хүнд байд юм байна гэдэг эрдэмтэд тогтоочихсон байгаа шүү дээ. Тэр өгөгдөлдөө би ингээд аль хэдийн эмзэг хүн төрсэн байхад аав ээж нь эмзэг байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй ингээд эмзэг байсныхын төлөө шийтгээд загнаад ингээд одоо ганцаар ингээд орхиод ч юм уу эсвэл ингээд хан руу харуулж зогсоогоод ч юм уу те намайг жоохон байхад жишээ нь намайг айгүй их булан руу харуулж зогсоодог байсан шүү дээ. Одоо тийм хүүхдэд тийг шийдэгдэг хүн байхгүй баг. Хэрвээ ингээд өөрөөхөө ингээд төрмөл байдлаасаа болоод ингээд эмзэг байдлаасаа болоод шийтгийдэд байх юм бол за би ийм байж болохгүй юм байна гэд өөрийгөө хүчилж ингээд өөрийнхөө мэдрэмжийг ингэж дарж те эмзэглэлсэн мөртлөө дотроо эмзэглэлсэн мөртлөө хэрвээ би эмзэглэлснээ мэдчих юм бол хинч намайг хайрлахгүй гэж бодоод зөв зүгээр байгаа юм шиг эмзэглээгүй юм шиг ингээ хүчтэй байгаа юм шиг эсвэл бүр ингээ тэрийг ингээ уур бухимдлаар ингээ одоо халахвч хийж хааж сурдаг. Бид нар ингээ амьдралаас яагаад бид нар ингээ баг зүудэг вэ? Яагаад бид нар ингээ дотоод мэдрэмжээ ингээ дарангуйлж дарж тэрийг ингээ бүрэн үнэнгээр нь илэрхийлэхээс айдаг бай. Тэрийгээ бүр ингээ өөрсдөө ч анзаарахгүй бүр ингээ автомат болцсон байдаг шүү дээ. Тэр чинь бидний N-гшлээс шалтгаалж байгаа хгүй. Бид нар эцэг их минь юуг хүлээн зөвшөөрөөд байна? Юуг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эцэг их нь юуг хүлээн зөвшөөрөхгүй байхаа бас л өөрийнхөө аав ээж асран хамгаалагчдаас авсан байгаа. Харин тэр бүхэн нь ингээд яваандаа яг юунаас болдог вэ гэдг нь матриксаас болдог байхгүй юу? Одоо яагаад хорвоо ертөнц амьдрахад ийм хэцүү улам хэцүү болоод байгаа юм бэ? Яагаад хүүхдүүдийн ингээд амьдрах орчин дэлхийд даяар ингээд одоо муудаад байгаа юм бэ? Яагаад төрөлт багасаад байгаа юм бэ? Яагаад байгаль орчин ингээд улам муудаад улам мөхөөд ингээд амьд амьтдынтай улам цөөрөөд байгаа юм бэ? Яагаад ургамлын одоо төрөл зүйл багасаад байгаа юм бэ?
Яагаад хүн ингээд хүний өвчлөлийн тоо нэмэгдээд хүмүүс ингээд өвчнөр өгөх нь ингээд улам залуужаад байгаа юм бэ? Яагаад амьдрал ингээ улам дордоод байгаа юм бэ гэдгийг энэ матриксаас болоод байгаа байхгүй юу? Бид нар энэ матрикс гэдэг зүйлийн нөлөөнд автцснаа. Энэ матрикс гэдэг ийм тархины ийм ухамсарын програмчлал дотор амьдраад байгаагаа мэдгүй байгаа болохоор бид нар ухамсаргүйгээр энэ матриксийн энэ дүрмийн дагуу амьдраад байгаа болохоор бид нар ерөөсөө энэ матриксыг дагаж амьдрах ямар ч алба байхгүй. Бид нар зүгээр л хүн байж болж төрснийхэн төлөө өөрийгөө болон бусдыг хайрлах бүрэн боломжтой. Бид нар тийм хязгааргүй их боломж байгаа. Яагаад гэвэл бид нар тэрийг хүүхдүүдээс олж харж байгаа байхгүй юу? Миний хүүхэд зүгээр л хүн болж төрөөл миний энэ хязгааргүй хайрыг хүртэж байгаа байхгүй юу? Миний хайрыг. Харин би миний нөхөр яг миний хүүхэдтэй адилхан шүү дээ, тийм. Миний хүүхэдтэй яг адилхан ээжээсээ төрсэн хүн болоод төрсэн байхад би нөхрийгөө ингээ хүүхдтэйгээ хайрладаг шиг юм ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж чадахгүй байхгүй. Манай нөхөр ч гэсэн намайг нөхцөлгүйгээр хайрлаж чадахгүй. Би хүүхдээсээ өөр хэнийг ч би өөрийнхөө аав ээжийг ч нөхцөлгүйгээр хайрлаж чадахгүй байхгүй. Бид нар бүгдээрээ. Бид нар гэхдээ яг өөрийнхөө хүүхдийг хайрладаг шиг дэлхийн хүн бүхнийг хайрлах боломж байгаа. Тэгэхээр тэрийг бид нарт хинч зааж өгөөгүй. Ямар ч бидний үзчихсэн кинон дээр, уншижсэн номон дээр тэр тухай гардаггүй. Миний аав ээж хүртэл намайг нөхцөлтэйгээр хайрладаг. Хэрвээ би муу авцсан байх юм бол намайг хайрлахгүй тэд нар шууд зодно. Хэрвээ би ингээд юу авах юм бол аав ээжийнхээ үгэнд орохгүй өмсөж болохгүй гэсэн хувцсыг нь өмсчих юм бол би шийтгүүлнэ. Би зодуулан загнуулна. Эцэг гэхээс авж байгаа ингээ хайр ингээ том болсны дараа ингээ нөхцөлтэй байгаад ахад гэтэл яг үндэ ингээ намайг жоохон байхад тэр хүмүүс чинь ингээл нөхцөлгүйгээр л хайрлж исэн шүү дээ. Яг үндэ тэр хүмүүс яагаад намайг тгий шийтгээд байгаа? Яагаад намайг ингээд загнаад байгаа бэ гэдэг чинь тэр хүн өөрийнхөө мэддэг хайраараа л намайг хайрлсан байхгүй. Өөр хайр мэдхгүй. Хайрын 5 хил гэдэг концепт байдаг шүү дээ. Хүн болгон мэддэг хүрлцэх, бэлэг өгөх, quality time цаг гаргах, үгээрээ магтах гэд тийм хайрын төрлүүд ингээ байдаг шүү дээ. Хэрвээ миний аав ээж зөвхөн бэлэг авахаараас ингэж хайрыг мэдэрдэг. Тэгсэн чи би болохоор магтаалаас хайрыг мэдэрдэг хүн байлаа. Манай аав ээж надад бэлэг өгөөлээ, зөндөө юм худалдаж авч өгөөлээ. Гэхдээ хизээч надад миний охин сайн байна. Миний охин ч өстой хөөрхөн. Миний охин ямар хичээнгүй юм бэ гэдэг үгийг хэлэхгүй бол надад ингээ хичнээн үнэтэй юм авч өгсөн ч манай аав ээж надад хайргүй гэж би бодно. Манай нөхөр миний эргэн тойрны бүх хүмүүс яг адилхан. Би нөхөртөө ингээл би болохоор service to others гэдэг хайрыг хэлдэг байгаа байхгүй. Би нөхөртөө ингээл үйлчлээлээд би нөхрийнхөө ийм ч юмыг бэлдээл ингээл тэгж би хайраа илэрхийлж байна. Харин манай нөхөр тэрийг ерөөсөө хайр гэж боддоггүй. Ерөөсөө намайг өөрийг нь хайрлж байна гэж мэддэггүй. Харин манай нөхөр болохоор words of affirmation надад дандаа гоё үг хэлнэ. Чи минь өстөөсөө чамгүйгээр манай гэр бүл ингээл амьдрал ингэж байхгүй. Миний карьер өстөө чамаас шалтгаалж байгаа гэл надад тэр гоё үгнүүдийг хэлнэ. Гэхдээ манай нөхөр надад service to others гэдэг хайрыг өгөөгүй болохоор би тэр үг нь надад хоосон санагдана. Худлаа. Чи даад үгээ хэлчихэд надад тусалдаггүй үстэй. Чи ийм гоё үг хэлж байгаа мөртлөө чи наад чи үйлдэлээр чи харагдахгүй шүү дээ. Намайг өөрийнхөө мэддэг хайраараа хайрлаад ахт нь тэр нь надад хайр болж ирэхгүй байгаа байхгүй. Эн чинь миний ээнэгшлээс шалтгаалж байгаа. Тэгэхээр энэ ээнэгшил гэдэг чинь бидний тархины хүсэж байгаа зүйлээ тэр хайр, инрэл, аз жаргал, тэр амар амгалан гэдэг зүйлээ яаж авах уу гэдгийн програмчлалт. Энэ товчийг дарвал А товчийг дарвал улаан гэрэл асна. Б товчийг дарвал ногоон гэрэл асна гэдэг шиг хэрвээ чамд туслах юм бол чи хайрыг мэдэрнэ. Хэрвээ чамд гоё үг хэлэх юм бол чи хайрыг мэдэрнэ гэдэг ингэж програмчлагдсан байгаа байхгүй юу? Гэхдээ бид нар энэ програмчлалыгаа ингэж олж хараад би яг юунд итгээд байна? Миний тархин дотор яг хайрыг юунаас авна гэдэгт итгэцсэн бэ гэдгийг ингэж анзаараад тэгээд тэр тархиа яг тэр нэг програмчлалаас нь чөлөөлөд би ингэж хайрыг аз жаргал амар амгаланг хязгааргүй олон байдлаар хүлээн авч мэдрэх боломжтой юм байна. Хүн болгон хязгааргүй олон байдлаар бие бинийгээ болон өөрийгөө хайрлж идэм байна.
Хэдий манай нөхөр ингээд надад туслахгүй миний төлөө үйлдэл хийхгүй байгаа боловч энэ үгээрээ намайг хайрлаад байгаа мэн. Өө энэ чи хайр юм байна штэ гэд би тэр хайрыг хүлээж авч чадна. Тэр нь надад хайр болж ирнэ. Тэгэхгүй би хайрыг яг зөвхөн өөрийнхөө толгойн дотор миний далд ухамсарт байгаа итгэл үнэмшлэрээ ингээд хязгаарлал ах юм бол би энэ 10 янзын хайраас би зөвхөн 10 янзын хайр надад өгсөн байхад би зөвхөн нэгийг нь л олж хараад бусдыг нь ингээд бүр миний нүдэнд огт харагдахгүй. Миний хувьд бүр тэдгэр зүйлс бүр оршихгүй гэсэн үг. Тэгэл миний нөхөр ингээд надад гоё үг хэлээл ингээд өөрийнхөө мэддэг чаддаг хайраараа ингээд намайг хайрлсан чинь би өөдөөс нь чи надад хайргүй үсттэй. Чи намайг яаж хайрлалт ингээд бидний хооронд ингээд хэрүүл маргаан үүсэж байгаа байхгүй юу? Амьдралд ингээд тийм их юм хэрэггүй. Хүн биш тэ аль болох бага зүйлээс аз жаргалыг мэдэрч чаддаг байх тусмаа өөрт нь ашигтай гэж хэлэх гээд байгаа байхгүй. Би одоо хүүхдээ ингээл багаас нь ингээл хамгийн гоё хувцаар хувцсаал хамгийн өнгөлөг юмар ингээл өнгөлөг сайн сайхан хувцсуудыг ингээл идлүүлэл хэрэглүүлээ лээ. Томрох тусмаа миний хүүхд бүр л гоё, бүр л ганган, бүр л үнэтэй юм хүсэл энгийн зүгээр энгийн сайн сайхан зүйлсээс аз жаргалыг мэдэрч чадхаа болчихно. Тэр бол бүр маш харамсалтай. Аз жаргал тэр сайн сайхны стандарт нь хитрхи өндөр байх юм бол тэр зүйл, тэр аз жаргал, тэр хайрыг мэдрэх нь бүр ингээ хэцүү болчихно гэсэн үг. Тэгэхээр байна шүү дээ тий. Бид нар нэг бол өөрөө өөрийгөө маш их хайрл, эсвэл дэлхийн бүхнийг хайрл. Тэгэх юм бол та ингээл хаашаа чарсан таны хайртай хүмүүс ингээл одоо бид нар ингээ хөөхөн хүүхдүүдтэйгээ ингээл өдөржин уулзахгүй байж байгаа л орой ингээ хүүхдээ харангуут хүүхдээ бүр санцсан байдэн шүү дээ. Тэгээ ингээ бөөн хайр ингээд мэдрэгддэг шүү дээ. Яг тэр шиг ингээд дэлхийн бүх хүнийг хайрладаг болчих юм бол тий. Энэ бол боломжтой. Яагаад гэвэл одоо нөгөө нэг юм мундаг ийм юу хүмүүс байдэн шүү дээ. Одоо ийм сахил хүртсэн ийм гэгэрсэн хүмүүс чинь дэлхийн бүх хүнийг ингээд хайрлж чаддаг болсон хүмүүс ахгүй. Тэгээд дэлхийн бүх хүний төлөө ингээд залбираад тий тэр хүмүүсийн сайн сайхны төлөө ингээд одоо сэтгэлийн хөдөлмөр хийгээд сууж байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Тэр хүн ингээд ийм гэгэрсэн ухамсарын дээд түвшинд хүрсэн хүмүүс чинь ингээд юу ч болж ирсэн ингээд амар амгалан байж идэв штэ. Тэр хүмүүс яагаад амар амгалан байж байгаа вэ гэвэл маш их хайр тэр хүний сэтгэлд байна. Тэгээд тэр их хайраараа ингээ хаашаа чарсан ингээл хайртай хүмүүс нь харагдал. Энэ хүн чинь хайр штэ. Энэ хүн ингээ хідээ та нарт муу юм хийж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ хүн чинь өөрийгөө хайрлахын тулд, бусдад хайрлагдахын тулд, бусдад хүлээн зөвшөөрөхийн тулд энэ хүн чинь хайрын төлөө энэ үлийг үйлдээд байгаамаа гэдгийг ингээ тэр хүн бүр ингээ далд ухамсарын түвшинд ойлгоцсон байгаа учраас тэр хүнийг ингээ муу юм хийжсэн ч үдсэн ядаж чадахгүй. Эсвэл өөртөө асар их хайртай хүн байлаа гэж бодъё. Тэгэнгუთ ингээл ямагт өөртөө хамт явна штэ хүн чинь өөрөөсөө хизээч холдож сална гэж байхгүй штэ. Тэгэнгუთ ингээл өөрийгөө харангуут ингээл хайр нь хүрээл миний энэ гар тэг би энэ гараараа хүүхдүүдтэй ингээл гоё амттай сайхан хоол хийж өгдөг. Миний эрүүл сайхан бий. Миний энэ нэг ухамсар ингээд надад хүссэн бүхнийг минь ойлгуулж чаддаг. Би юу ойлгохыг хүсэж чинь тэр бүхнийхээ талаар би ингээл уншаа судлаад бодоол би ойлгож чадна. Миний энэ ухамсар тарих ямар гоё вэ те? Өөртөө асар их хайртай байх юм бол би ийм гоё гэж боддог байх юм бол бусад хүн яг адилхан гоё харагдана. Энэ бас нэг гоё хүн явж гин. Энэ бас нэг сайхан хүн явж гин гэж харагдана те. Тэгэхээр бүх зүйлийн их үүсвэр нь бид нар өөрсдөө байдаг байхгүй юу? Бид нар тэр нэг шил тэр нэг матрикс дотор хязгаарлагдаж амьдарч байгаа юусэн алба байхгүй. Тэгэхээр би дараагийн дугаар дээр их үүсвэр бид нар яагаад өөрийнхөө амьдралын их үүсвэр юм бэ гэдгийг аль болох энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх болно. Тэг өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.